Бурхан ямар төрлийн хүн дуртай юм бол өөрөөр хэлбэл бурханд ямар хүн таалагддаг юм бол магадгүй олон хүмүүс ингэж хариулах байх. Идэх зүтгэлтэй хүн бурханд таалагдахгүй юу гэж. Зарим нь үгүй сайн зан аашдаг хүн бурханд таалагдах байхаа. Зарим нь үгүй үйлчлэх дуртай хүн бурханд таалагдахгүй мó. Зарим нь үгүй тайван тогтуу хүн бурханд таалагдах байхаа. Зарим нь үгүй их залбирдаг хүн бурханд таалагдах байхаа. Зарим нь үгүй Библи сайн мэддэг хүн л бурханд таалагдах байхаа гэх байна. Харин бид бичээсээ харах юм бол ямар хүн бурханд таалагддаг вэ? Өөрөөр хэлбэл бурхан ямар хүнийг таалдаг вэ гэдгийг Еврей ном 11-ийн 6 дээр хэлсэн байдаг. Еврей ном 11-ийн 6 уушаа гаргаж өгвөл хамт уншаад дахиад хамт уншнаа. Еврей 11-ийн 6 3 итгэлгүйгээр таалагдана гэдэг нь боломжгүй юм. Учир нь бурхан ойртож буйн тэр байдаг гэдэгт болон өөрийг нь хайгчдад тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой. Амен. Энэ үгэнд маш тодорхой хэлсэн байна. Итгэлгүйгээр таалагдана гэдэг нь боломжгүй. Өөрөөр хэлбэл бурханы төлөө саний миний дурдсан альва идэх зүтгэлтэй байхач тэр хүний дотор итгэл гэгч зүйл байхгүй бол бурхан надад таалагдахгүй байна. Энэ миний өмнө тааламжтай биш байна гэж хэлдэг гэсэн утгатай. Эсвэргээрээ та бидэнд юу ч байхгүй ч ямар нэгэн үүс зүтгэл байхгүйсэн ч бидний дотор итгэл байвал надад энэ тааламжтай байна гэж хэлдэг гэсэн юм. Хажундаа хэлэхгүй итгэлтэй хүнд. Дахиад итгэлтэй байгаарай. Тэр бурхан итгэлтэй хүнд дуртай юм байна. Энийг бид мартаж болохгүй юм. Үл үзэгдэгч, тэнгэр газрын бүтээгч тэрээр итгэлтэй хүн дуртай. Тэр итгэлээрээ хийж байгаа, итгэлээрээ амьдарч байгаа, итгэлээрээ үлдэж байгаа хүн надад тааламжтай байдаг гэж хэлдэг юм байна. Харин Еврей ном 11-ийн 6-д хэлэхдээ хоёр итгэлийн тухай өгүүлсэн байгаа даа. Энэхүү итгэл нь нэгдүгээрх нь бурханд ойртож буй тэр байдаг гэдэгт болон нэгдүгээр итгэл нь бурхан байдаг юм аа. Тэр бодтойгоор оршдог юм ба. Тэр бодтойгоор дэлхийн ертөнцийг бүтээсэн юм аа. Тэр бол байдаг нэг юм аа гэдэгт итгээрэй гэж байна. Хоёрдугаарх нь өөрийг нь хайгчдад тэр шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой юм аа. Хоёрдугаарх итгэл нь бурхан миний шагнагч юм аа гэдэгт итгээрэй гэж хэлж байна. Бурхан намайг би бурханыг хайх үед би бурханыг тэргүүн тавих үед би бурханыг үргэлж хайж тэмүүлж явах үед тэр миний шагнагч юм аа гэдэгт итгээрэй юм аа. Дагаад хэлэх үү? Тэр байдаг. Тэр шагнагч. Энэ итгэл байх ёстой юм аа гэж хэлж байна. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол ихэнх хүмүүсийн хувьд болохоор тэр байдаг гэдэг итгэл байдаг. Харин тэр шагнагч гэсэн итгэл дээр хомос байдаг юм байна. Бурхан руу ойртож буй хүн хоёр төрлийн итгэл байх ёстой. Эхнийх нь тэр байдаг. Хоёрдугаарх нь тэр шагнагч юм аа. Та өөрийнхөө нэг бодоод үзээрэй. Та бидэнд ямар итгэл байна вэ? Та бидний их итгэл тэр байдаг гэдэг итгэл байгаа бах. Бурхан бол байгаа. Оршин байгаа. Хүмүүс танд элдвэр хэлж байсан ч гэсэн бурхан байхгүй, бурхан ч байгаа бол харуулдаг гэх мэтээр ярьсан ч гэсэн та хэлэх хөхтэй байгаа бах. Тэр байдаг гэдгийг та олон янзаар нотлох бах. Харин тэр шагнагч гэдэгт та итгэж байна. Тэр миний үйлсийн дагуу надад хариу өгдөг. Түүнийг хайх үед тэр намайг шагнадаг юм аа гэдэг итгэл минь дотор байна юм аа. Олон хүмүүс яг энэ хоёр дахь итгэл дээр бүдэрдэг юм аа. Тиймээс Илж Паул хэлэхдээ сайн мэдээ бол итгэлээс итгэлд хүрэгдэг гэдэг. Өөрөөр хэлбэл бурхан байдаг гэдэг итгэлээс тэр миний шагнагч юм аа гэдэг итгэлээр амьдардаг юм аа. Өнөөдөр жишээ авах юм бол өнөөдөр түрүүний төлөөлөн залбирал дээр залбирсан их баяртай байна. Бид гадаа талбай дээр загшаал болж байна. Лос Анжелес хот бүхэлдээ ингээд гал давтаж байна. Энэ зүйлсүүд өмнө самуун энэ тэнд болохгүй байгаа зүйлсүүдийг харахтаа тэр шагнагч нь гэдэгт итгэдэг хүн залбирдаг юм байна шүү. Би зуушлан залбирж байгаа шалтгаан нь юу гэхээр би зуушлан залбирахад бурхнаад хариулна гэсэн тэр намайг шагнадаг юм а гэсэн итгэл байгаа учраас л зуушлан залбирдаг юм байна. Зарим хүмүүс үгээр өнгөрж байгаа бол бид яагаад зуушлан залбирж байгаа вэ гэхээр тэр миний шагнагч учраас юм байна. Зарим олон чуулганд явж байгаа итгэгчнэр эзэн миний
эзэн дэлхийн ертөнцийг бүтээдэг, уул ус, ургамал амьтан, агаар салхи бидэнд өгдөг. Тэр надад хүч чинхийг өгдөг гэж итгэдэг хэрнээ. Түүнд өргөл өргөхөдөө асуудалтай байдаг. Учир нь түүний дотор бурхан байдаг итгэл байгаас биш, бурхан шагнагч юмаа гэдэг итгэл байхгүй нэ гэсэн үг юм байна. Би өргөх үед эзэн миний амьдрал дээр өөрийн гайхамшигыг бүтээх болно гэсэн итгэл байхгүй нэ гэсэн үг юм байна. Матай 6:33 дээр хэлэхдээ юу идэх вүлээ, юу уух вүлээ, юу өмсөх вүлээ. Бити харь үндэстэн шиг чармаа хаагаарай шүү дээ. Харин бурханы хаанчлал болон зүт байдлыг хаагаарай. Өөрөөр хэлбэл бурхнаар хаанчлуулах амьдралыг тэргүүн тавиарай. Мөн бас бурхны өмнө зөвд байхыг тэргүүн тавиарай гэсэн. Тэгэх юм бол та нарт юу өмсөх, юу зүөх бүхнийг нэмж өгөх болно. Энэ үйлдэлийг гаргаж чаддаг хүн бол тэр байдаг гэдэг итгэлээс биш илүүгээр тэр миний шагнагч юмаа гэсэн итгэл байх үед боломжтой юм аа. Тиймээс ямар хүн итгэлээр амьдарч, итгэлээр үүдэж чаддаг вэ гэхлээр тэр байдаг гэдэг итгэлээс гадна тэр миний шагнагч юмаа гэсэн итгэл байгаа учраас юм аа. Өөрөөр хэлбэл та бүхэн үг дотор үг явж байгаа гэдгийг ойлгож байгаа юм шүү дээ, тийм үстэй. Хажуундаа хэлэхгүй юу? Итгэлтэй байцгаая. Амен. Тиймээс бурхан ямар хүнийг таалаад байна гэхээр яг л энэ итгэлээр өөрлөө нь ирж байгаа тэр хүмүүсийг таалдаг гэж хэлж байна. Эзэн чуулганы өнөөдөр энэ үгийг сонсож байгаа хүн нэг бүр эзэн тааламжтай нэгэн байгаасаа гэж хэлж байна. Тиймээс та бидний дотор энэ итгэл гихч зүйл байх ёстой юм аа. Харин энэхүү итгэл гихч зүйл тийм амархан бий болдог зүйл биш юм аа. Гэдэг бид өнөөдөр хэсэг дээрээс энэхүү итгэлээр сайшаагдсан, магтсан нэгэн 100-ийн даргын түүхийг харж байгаа юм аахгүй. За, бүгдээ хамтдаа түүх рүү орцгоё. 5, 6, 7 дугаар ишлэлийг уншъя. 3. Есүсийг Капернаумд явж ороход нэгэн 100-ийн дарга түүн дээр ирээд түүнээс гуйж эзэнтэй зарцсан маань цаа өвчин тусаач гэртээ хэвдэж сүрхий өвдөж шаналж байна гэхэд Есүс би очиж түүнийг идгэе гэж хэлв. Есүс маш олон хот тосгодоор явж байсан шүү дээ. Нэг удаа Капернаум гэдэг тосгон руу явж явах үед нь яваад орох үед нь 100-ийн дарга байлаа гэж хэлж байгаа. Тэгээд тухайн цаг үед Израилийн ард түмэн колончлогдож байсан. Ромчууд колончлж байсан. Ромчуудын маш олон цэргийн анги байсан. Тэгэхээр Ромын цэргийн ангийн 100 цэргийг удирддаг байсан учраас юуны дарга 100-ийн дарга. Нэг 100-ийн дарга нэр нь маш тодорхой гараагүй ч гэсэн. Нэг 100-ийн дарга нэлийн хүнлэг хүн байсныг харж байна. Ер нь цэргийн хүн тэр дундаа колончлогдож байгаа газар ажиллаж байгаа цэргийн хүмүүс жоохон ийм дээрлэхүү, дарангуй байх хандлага их байх ч гэсэн энэ хүний хувьд тийм биш байс харагдаж байна. Тэгэхээр тэр хүний зарцсан цаг өвчин тусаад сүрхий өвдөж байхыг харахтаа Есүсээс гуйж байгаа. Тухайн цаг үед зарцвал зүгээр л амьд оршихуу төдийхөн байсан юм аа. Учраас зарцын төлөв ямар нэгэн зүйл хийдэггүй байсан байхгүй юу. Өвдөх юм бол хэрэггүй болох бол гаргаад хаяхад бэлэн байдаг байсан. Гэхдээ энэ хүний хувьд зарцсан түндээ нэлээд ойр байсан юм шиг харагдаж байна. Бас хүнлэг хүн байсан юм аа гэдэг харж байна. Тэгээ тэрээр зарцсан цаа өвчин тусаад сүрхий өвдөж байгааг харахтаа Есүс дээр очиод түнэс харах юм бол гуйж гэдэг үг хэлж байгаа. Яасан гинэ? Гуйж гэдэг үг. Энэ хүн Есүсээс гуйж байгаа. Та нарыг сонсоод гуугаал үздэй гэж бодох ба. Гэхдээ колончилж байгаа улсын хаан 30 гаруй настай нэгэн залуу хүүгээс бүхэл бүтэн 100-ийн дарга хүн очиод юм гуйна гэдэг тэр баргийн хүний гарах үйлдэл биш юм аа. Гуйхгүйгээр захирах байхгүй юу? Хөөе залуу манад очиод идгээ гэх хэрэгтэй байхгүй юу? Энгийн хүн байсан юм аа. Гэхдээ энэ хүний хувьд тэрхүү тодорхой хэмжээний хүнлэг тодорхой хэмжээний итгэл байгааг бид үнчнээс харах боломжтой юм аа. Есүсээр очиод гуйсан юм аа. Өөрийнхөө төлөө биш, өөрийнхөө эхнэрийн төлөө биш, хүүхдийн төлөө биш, хэний төлөө? Зарцынхаа төлөө гуйж юм аа. Том дарга хэрнээ. Тушаахгүйгээр, цаграхгүйгээр түүнээс гуйж байгаа. Харин Есүс энэ үгийг сонсохдоо гаргасан үгдлийг хараарай. Юу гэсэн юм? Би очиж түүнийг идгэе. Энэ үгийг сонсохоор Есүс ямар гоё юм үгэнд сайн ордог юм бэ гэж ойлгож болохгүй юм байна. Харах юм бол Есүс
очие. Тэгээд идгээ гэж хэлсэн. Энийг харуул эзэн Есүс хүний төлөө тэр явхад үргэлж бэлэн байна гэдэг харж байна. Би эзэн Есүс орд байсан бол аваад ир. Ихэсэн гэж байна. Би амар завгүй байна аваад ир. Гэхдээ эзэн би очие гэсэн. Гэхдээ ашигтай хэнийг очих гэж мэдэж байна уу? Зуутын даргын гэрт. Юудын соёлоор бол юудын хүн харь хүнсдэг хүний гэрт орд болдоггүй байдаг. Ёс бус хэрэг, зөв бус хэрэг гэж үздэг байхгүй. Хүмүүс хараад сүмжлэн. Йоо чи юудын хүн байж харь хүнсдэг хүний гэрт ороод тахтаа яадгийн гэж. Харин Есүс энэ бүх зүйлийг хүртэл үл тоongоо би очиж идгээе гэж хэлсэн. Нэгэн хүнлэг зуутын даргаас гадна хүний төлөв сэтгэлтэй эзэн Есүсийг бид энэ сарах боломжтой юм байна. Хэрвээ эзэн Есүс ийм хүнд сурталтай байдаг байсан бол өнөөдөр манай нийгэмд байгаа шиг хүнд суртал эзэн Есүс гаргавал балархгүй юу бид нар. Харин эзэн Есүс хүнд суртал байдаггүй юм аа. Ханзэлэхгүй Есүст хүнд суртал байхгүй гэдэг. Харин энэ үгийг сонсон зуутын даргын хариу үйлдэл нь үнэхээр мундаг байна. За бүгдээр 8 дугаар ишлээс 8 дугаар ишлээс 9-ийг онтоош гураа. Харин зуутын дарга эзэнтэй би таныг дээвэр дороо оруулах зохистой биш ээ. Харин үг хэлээч. Тэгвэл зарц минь эдгэрнэ. Би ч мөн эрх мэдлийн дор байдаг хүн. Миний дор цэргүүд бэ. Би нэгэнд нь яв гэхэд тэр явдаг, нөгөөд нь ир гэхэд тэр ирдэг. Зарцтай үүнийг хий гэхэд тэр хийдэг гэж хариулваа. Амен. Зуутын даргын үйлдэл үнэхээр мундаг. Хэлэхдээ эзэнтэй ингэж түүнийг дуудаж байгаа. Харвал түүнийг өөр нэгэн гэдгийг таньсан юмаа гэдэг бид шинэ сарах боломжтой юм байна. Зуутын дарга хүн гэрнэ, харь хүн гэрнэ. Хэлэхдээ би таныг дээвэр дороо оруулах зохистой нэгэн биш ээ. Өөрөөр Юудэ соёлыг энэ хүн сайн мэдэж байгаа хүн байхгүй юу? Тэм учраас би таныг эвгүй байдалд оруулмааргүй байна. Тэглээгээд би бас тийм таныг эвгүй байдалд оруулж өөрийгөө нэр төрийг дээшээ гаргах тийм зохистой хүн биш байна. Та манай гэрт ирэх хэрэггүй. Харин хэлсэн үг нь харин үг л хэлээч. Юу гэнэ? Үг л хэлээч. Дагд хэлэх үг л хэлээч. Тэгвэл зарц минь эдгэрнэ гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл энэ хүн эзэн Есүс бүр гэрт нь явж очихыг очиод биечлэн ирээд идгээхийг хүсэхэд хэрэггүй. Та зүгээр л үгээ л хэлээч гэж хэлж байна. Тэгвэл зарц минь эдгэрнэ. Өөрөөр хэлбэл эдгэрэх байх. Эдгэрхнүгүй үдчи. За болохгүй бол та хүрээд ирээр гэх мэт үг хэлээгөө. Та үгээ хэлчихвэл эдгэх гэнэ. Өөрөөр хэлбэл түүний дотор ямар итгэл байгаа вэ гэхээр эзэн Есүс зөвхөн үгээ хэлэхэд орон зайнаас үл хамааран тэнд эдгэрэл явагдах боломжтой юм а гэж итгэсэн гэсэн үг байна. Харин эзэн Есүс би очиж түүнийг эдгэе гэж хэлсэн нь тухайн үеийн бүх хүмүүс Есүстэй биечлэн уулзаж байж эдгэрлийг аавна гэж бодож байсан учраас тэр угаасаа тийм зүйл болж байсан юм. Та нэгэн эмэгтэй мэдэн шүү дээ ядаж визэн биенд хүрүүл эдгэрнэ гэсэн хурцж эдгэрсэн. Өөрөөр хэлбэл бүх хүмүүс Есүстэй биечлэн уулзаж байж, Есүс ямар нэгэн гар мар хурж байж, эсвэл ярьж байж, Есүс биечлэн биерээ ирж байж эдгэрэл бий болно гэж бодож байсан тэр үед энэ зуутын дарга үгээл хэлчихвэл орон зайнаас үл хамааран эдгэрэх болно гэж итгэсэн юм байна. Гэхдээ энэ хүн яаж энэ хүний дотор ийм итгэл төрсөн бэ гэхээр би мөн юуны дор байдаг гэж юм? Эрх мэдлийн дор байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүн үргэлжлүүлэн энэ итгэл хаанаас үүснэ хэлж өгч байгаа нь эрх мэдлийг ойлгосон учраас тэр. Тэр зарцлаа тэрийг энийг хий гэж хэлэхэд яг тэр нь хийдэг. Яг тэрний адилаар Есүс та эрх мэдлэлтэй нэгэн та хэлвэл тийм болно шүү дээ. Энэ нь юу харуулж байна гэхээр Есүсийг тэр дундаа түүний эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх үед аяндаа итгэл өгч зүйл гарч ирсэн учраас тэр юм аа. Итгэл гэдэг зүйл хаанаас бий болдог вэ гэхээр эзэн Есүсийн эрх мэдлийг ойлгох үед юм аа. Эзэн Есүсийн эрх мэдлийг ухамсарлах үед, ойлгох үед бидэнд гарч байгаа хариу үйлдэл бол итгэл гэдэг зүйл байдаг.
Ягаад бидэнд заримд маань итгэл төрөхгүй байна вэ? Ягаад зарим бид тэр байдаг гэдэг итгэл байгаа хэрнээ тэр шагнагч гэдэг итгэл байхгүй байна гэхэлэр тэр шагнах эрх мэдэлтэй юу үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа учраас тэр юм. Эзэн Есүсийн эрх мэдлийг ухаарах үед тэр үед итгэл төрнө гэсэн юм байна. Амжилтандаа түүний эрх мэдлийг ойлгоорой гэж. Амен. Бид ус үндэснийхаа төлөө жишээлбэл олон улсад болж байгаа энэ үүмэн самууны төлөө гуйн залбирж байгаа нь түүний юг ойлгож байгаа учраас эрх мэдлийг ойлгож байгаа учраас эзэн бурхан өөрийн эрх мэдлийн дагуу гайхамшиг үлднэ гэдэгт итгэж байгаа учраас тэр шүү дээ. Зарим Библийн эрдэмтэд пастор ахлагч нар ялангуяа Лос Анжелес болж байгаа галын тухайд нэлээд шүүмжлэлтэй хандж байгаа. Яагаад тэгэхээр Лос Анжелес ялангуяа өөрөөр тэр газар жинхэнэ бузар буулаа садар самууны өлгийн нутаг гэж үздэг. Тэм учраас магадгүй эзэн зүйлийг зөвшөөрсөн байх уу биш үү гэж бодож байгаа үзэж байгаа хүмүүс гэсэн цөөнгүй байна. Бид бурхны эрх мэдлийг хүлээмжшүүлэх үед бид эзэн Есүсийн эрх мэдлийг хүлээмжшүүлэх үед аяндаа бидний дотор юу төрнө? Итгэл гэж төрөжөл төрнө юм аа. Тиймээс түүний эрх мэдлийг мэдэх нь бидэнд итгэл гэж зүйлийг авчирна гэсэн утгатай юм аа. Тиймээс бид яг үүндээ итгэл байхгүй байгаа нь итгэл төрөхгүй байгаа бол итгэлээр амьдч чадахгүй байгаа бол түүний юуг мэдхэд цаг гаргаарай. Эрх мэдлийг мэдхэд цаг гаргаарай юм аа. Тийм хүмүүс байгаасаа гэж ярьж байна. Харин үүнийг сонссон Есүс үнэхээр гайхсан байгаа. 10 дугаар эшлээс хараад байгаа юм. 10. Есүс Есүс үүнийг сонсоод гайхаж дагаж явсан олонд үннээр би та нарт хэлье. Би ийм агуу итгэлийг Израильд хинээс ч олоогүй юм байна. Амен. За тэр үрдэ. Үүнийг сонсоод эзэн Есүс яасан юм аа? Гайхсан юм аа гэж. Өөрөөр хэлбэл эзэн Есүс тооцоолоогүй итгэлийн үйлдэл байсан байна. Маш их гайхаад үргэлжлүүлэн хэлж байгаа үг нь ийм агуу итгэлийг би бүр бурхны ард түмэн гэж хэлэгдэж байгаа хинээс Израилаас ч хүртэл олоогүй. Бүр Израилийн хинээс ч би ийм итгэл олоогүй. Хүн болгол надад хөрвүүлэхийг, хүн болгол намайг биечлэн авчирхайг л хүсэж байхад харь илгийн энэ хүн зөвхөн үгээ хэлэхэд л эдгэрнэ гэсэн итгэл гаргаж ийн гэж юу юм. Тиймээс энэ нь юу харуулдаг вэ гэхээр удаан хугацаанд бид үг сонслоо гэд сүмд явлаа гэд бурхны хүмүүсийн дунд орлоо гэд залбирлаа гэж шашны зан үйл хийлээ гэж бидний дотор итгэл гэдэг зүйл төрдөг зүйл биш юм а гэсэн юм аа. Хэрвээ ингээд итгэл төрдөг гэсэн бол Израильчууд л хамгийн итгэлтэй хүмүүс байх хэрэгтэй байдаг. Израильчууд жинхэнэ бурхны үг сургаалыг сонсон шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хийдэг хүмүүс юм аа шүү дээ. Тэдний дотор хэдний хинээсэн ч би ийм итгэлийг харсангүй. Тэгэд би жоохон болгоомжтой байх хэрэгтэй юм аа. Бидний сүнслэг идэх нэмэгдэвэл итгэл төрнө гэж бити андуураарай гэсэн үг юм. Харин жинхэнэ утгаараа түүний эрх мэдлийг ойлгох үед л итгэл төрдөг юм а гэдгийг бити мартаарай юм а. Ойлгох нэг нь ойлгоосаа гэж яриад байна. Тэгээ би ингээ жоох хөгжилтөө сериосны гоё ингээ ярих гад ерөөсөө чадахгүй юм. Хандаа нэг юм жоох юм хэд сериосны болчих гээд ах юм нэг тий. Өгдөн дээр юм баа. Харин эзэн өргөжлүүлэн харь үндэснээс олсон энэ итгэл дээр үндэслэн нэгэн чухал ирээдүйн мессеж хэлж өгсөн нь 11 12 дугаар эшлэл байна. 3. Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж Тэнгэрийн хаанчлал Авраам, Исаак, Яаковтай хамт ширээн дуулах болно. Харин хаанчлалын хүүгүүд гаднах харанхуйд хаягдана. Тэнд уйлаа шүд авирах нь буй гэвэ. Үргэлжлүүлэн эзэн дэлхийн төгсгөл болох нэг чухал зүйл. Дорноос, өрнөөс маш олон хүмүүс Тэнгэрийн хаанчлалд Авраам, Исаак, Яаков гэдэг хүмүүстэй хамт хоолно юм. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн хаанчлал, өөрөөр хэлбэл мөнхийн улсад
Авраам, Исаак, Яаков гэх хүмүүстэй харин үндэстэн хүмүүс хүртэл олноороо орж ирэх болно гэсэн үг байна. Дорноос гэх юм бол Монголоос байна шүү дээ. Бид нэр явж байгаа шүү дээ. Амен. Өөрөөр хэлбэл эзэн Израилаас гадна өрн дорноос маш олон хүмүүс эзэнд итгэж Авраам, Исаак, Яаковтай хамт Тэнгэрийн усад, Тэнгэрийн хаанчлалд хамт хооллох болно гэж хэлж. Ирээдүйд бий болох тэр зүйлийн тухай хэлж өгсөн юм байна. Энэ зуутын дарга итгэлийг харахтаа эзэн ирээдүйн талаар иш үзүүлсэн гэсэн үг юм аа. Тиймээс эзэн дээш одохдоо эмээс явж бүх үндэснийг дагалдуулах тун гэж айлцсан шүү дээ. Шалтгаан нь энэ итгэл байгаа учраас, ийм итгэлтэй хүмүүс гарч ирэх учраас тэр шүү дээ. Хэдний нэг нь та бид байгаасаа гэж үлээж байна. Яг үндэ энэ гайхамшигтай итгэлийн хүнээр дамжуулан ирээдүйд бий болох энэ гахалт иш үзүүлэг тунгаалагдсан байна. Гэтэ харамсалтай нэгэн зүйл байгаа нь 12 дээр ишлэгтэй. Харин хаанчлалын хөвгүүд гаднах хаягууд харанхуйд хаягдана гэж. Энэ хэлж байгаа хаанчлалын хөвгүүд гэдэг маань Израильчүүдийн тухай ярьж байгаа юм. Бурханаар хаанчлуулж амьдарч байсан Израильчүүдийн тухай ярьж байгаа. Тэд итгэлгүйгээсээ болж гаднах хаяг харанхуйд хаягдах бөгөөд тэд ойлно шүдэ хаврын. Өөрөлдвөл тэд мөнхийн таман шитгэлийг амснаа гэж хэлсэн үг. Өөрсдийгөө би бол хаанчлалын иргэн биж бурхны ард түмэн гэж бодож явж байгаа Израильчууд гаднах харанхуйд хаягдана гэсэн. Энэ орчин цагт бид яаж хэрэгжүүлж болох вэ гэхээр магадгүй та би чи сүмд явдаг хүн шүү дээ. Би чи бурхны үг сонсдог хүн шүү дээ гэж итгэлгүй явах үедээ байна. Бид итгэлийг шашны зан үйлээс хэм маягаас үргэлж ялгаж салгаж явах хэрэгтэй юм шиг байна. Эзэн Есүс хэлэхдээ намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Тэр үгийг үргэлжлүүлэн харах юм бол юу ч хэлдэг гэж таны нэрээр би иш үзүүлж таны нэрээр гайхамшиг үлдэж байсан босоо гэдэг. Бүр тэр хэмжээний хүмүүс шүү дээ. Хэмээс бид өөрсдийгөө идэх зүтгэлээр харах биш. Итгэлээр харах хэрэгтэй юм а гэдгийг харан зараарай. Би итгэлээр амьдрах хэрэгтэй болохоос биш. Итгэлийн амьдралын хэм маяг зан үйлээр амьдрах хэрэгтэй биш шүү гэдгийг дахин хараарай гэсэн юм байна. Ойлгож байгаа хүмүүс толгойд өгөхгүй юу? Тиймээс Израильчууд хаягдах болно гэж. Тэгэд бид 5 дахь өдрийн 20-ын залбирал дээр 2 дахь удаага Матай ном уншлаа тийм үү? Тэгээд та бүхэн анзаарсан бол эзэн Есүсийн айлтж байгаа сургаал жоохон явж байгаа л тамд яваачгийн тухай ярьж байгаа гэдгийг анзаарсан бол. Яг тэрийг уншиж байхдаа сүүлийн үед энэ тамд яваачгийн талаар ярих маань тэндүү багасч удаа гэж бодсон байна. Яг үндэ бидний амьдрал мөнгөтэй, карьертай байхаас илүүгээр бид мөнхөө усад орох уу үгүй юу гэдэг хамгийн чухал шүү дээ. Харин Есүс хэлэхдээ дорноос хагаад өрнөөс олон гарахч хаанчлалын хөвгөд гадна харанхуйд хаягдана. Тиймээс тийм хүн бити байгаасаа гэж өрөөж байна. Амен. Энэ гахалтай үг хэлсэн байна. Зуудын дарга бол өөрөөр харахад хүргэсэн байна хүмүүсийг. Ялангуяа Израильчуудыг. Сони юм аа бид хамгийн агуу итгэлтэй хүмүүс байх ёстой биш юм уу? Яг үндэ тийм биш байсан. Харин Иесус хэлэхдээ та нараас хүртэл тамд хаягдах хүмүүс гарч ирнэ гэж хэлж байгаа. Үнэхээр шоконд ормоор юм аа. Наснаас баг наснаас ахвал үг сонсдог байсан, үг чэдэлдэг байсан тэр хүмүүсээс тамд хаягдана гэж юу юм аа? Итгэлгүй учраас тэр шүү дээ. Зөвхөн шашны зан үйлээр өссөн төдий юм аахгүй. Яг бид Христийн шашинтай хүмүүс болж болохгүй. Христ итгэгч хүмүүс болох ёстой юм а гэдгийг ойлгоосэй гэж хэлж байна. Харин энэ үгийн дараа эзэн яг зуутын даргын итгэлийн дагуу хариулж байгаа юм байна. Энэс гоё шиг. 12 3 дахь эшлэл. 13 дахь эшлэл харъя. Тэгээд Есүс зуутын даргад яв чиний итгэгчнэн болог гих яг тэр цагт зарцсан эдгэрчээ. Зуутын дарга юу гэж хэллээ? Үгээр хэлээч. Тэгвэл зарцсан нь эдгэрэн гэсэн. Харин эзэн Есүс хэлсэн үг яв итгэсэнчлэн болог. Их нэг гоё биш үү? Яв
итгэсэнчлэн болго. Яг тэр цагт нь зарцсан итгэлээ гэж. Өөрөөр хэлбэл эзэнд ямар хүн таалагддаг юм аа? Итгэлтэй хүн таалагддаг. Хоёрдугаарх нь эзэн ямар арга замаар ажилтдаг юм аа? Итгэлийн дагуу ажилтдаг юм аа. Энэ үгийг та зөндөө сонсч ирсэн ч үү? Дахин нэг бодоод үзээрэй. Эзэн итгэлийн дагуу ажилтдаг юм аа гэж. Хэрийн зуутын дарга маш гайхалтай нэгэн гэрчлэлтэй болж өгч байгаа. Олон хүмүүс хурж байж, ярьж байж гайхамшиг харсан бол эдгээр зуутын дарга зүгээр ингээд орон зайнаас зарцсан эдгийг харсан. Өөрөөр хэлбэл тэр гэртээ ирэх үедээ зарцсан, эдгэрсэн байсныг харж байгаа юм байна. Эзэн юуны дагуу ажилладаг учраас тэр итгэлийн дагуу. Өнөөдөр яг эзэн Есүс та бидэнд энэ үгийг хэлвэл бидний хідэн эзний гайхамшигтай ивэлийг амсгалаа. Яг өнөөдөр ч гэсэн эзэн бидэнд хэлж байгаа юм байхгүй яг үндэ. Итгэлийн чинь дагуу болго. Та ирээдүг харахаараа та бидний залбирал, та бидний өргөл, та бидний итгэлийн амьдралын хэм маяг бүх зүйл дээр итгэлийн дагуу болго гэж хэлж байгаа юм. Тэр үед бид хэр итгэлийг гаргах юм бэ? Бидний зуутын даргын итгэл шиг байна уу? Эсвэл бусад хүмүүс шиг итгэл байна уу? Эзэн юуны дагуу ажилтдаг юм аа? Итгэлийн дагуу амжилт. Тиймээс бид мартах. Итгэх үед бид гайхамшиг хардаг гэсэн юм аа шүү. Хажууд хондоо итгэх үед гайхамшиг харах болно. Тэр нэг зүйлээр бити андуураарай. Итгэлийн гайхамшиг авчираад байгаа юм огт биш шүү дээ. Итгэл нь гайхамшиг авчирж байгаа юм биш. Харин эзэн Есүс итгэлийн дагуу үйлдэж байгаа учраас гайхамшиг бий болж байгаа юм шүү. Зуутын дарагт итгэлсэнчлэн болог гэж хэлхээс нааш зарсан эдгэрээгүй шүү дээ. Тэр итгэсэн байсан ч гэсэн. Харин эзэн итгэлсэнчлэн болог гэж хэлэх үед тэр итгэлийн дагуу гайхамшиг бий болж байгаа юм. Тэрс би итгэсэн юм болно гэж битгий бодоорой. Харин би итгэсэн эзэн итгэлийн дагуу үйлдэнэ гэдэгт итгээсэй гэж өрөөж байна. Хамгийн сүүлийн нэгэн жишээ. Эзэн итгэлийн дагуу ажилтдагын нэг тод жишээ Марк 6-гийн 5-аас 6 дээр гардаг. Би энэ үгийг аль болох мартахгүй байхыг хичээдэг. Марк 6-гийн 5-аас 6 дээр хэлэхдээ Есүс өөрийнхөө төрлөг нутагтаа ичсэн шүү дээ. Зам уншия. Тэгээд дуусгах гэдэг. Тэнд тэр хідэн өвчтөн дээр мудран тавьж идээснээс өөр өчид гайхамшиг үйлдэж эс чадав. Тэдний итгэлгүйд Есүс гайхаж байлаа. Тэгээд тэр эргэн тойрны тосгодоор явж сургаалаа заав. Эзэн гайхсан өөр нэгэн тохиолдол. Гэтэ энэ удаа эзэн гайхсан тохиолдол бол итгэлгүйд нь гайхсан тохиолдол юм. Тэрээр өөрийнхөө төссөн өссөн Назартаа ирэх үед Назарынхан түүнд итгээгүй юм. Назарынхан Есүс юу ч харсан гэж мужааны хүү. Өөрөөр хэлбэл түүний эрх мэдлийг огт ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй. Түүний зүгээр нэг жирийн нэгэн хүн гэдэг онцгоос нь харсан байна. Тэд итгээгүй учраас Есүс тэн дээр өвчтөө хідэн хүн дээр мотраа тавьж идгээснээс өөр гайхамшигыг үлдэж эс чадав. Өөрөөр энэ юу гэсэн үг гэхээр эзэн Есүс биечлэн ирчээд байхад яг хажууд нь хамт байгаад байхад гайхамшигыг хараагүй өргөдөлтөй хүмүүсийн түүх юм байна. Яагаад гэхээр тэнд итгэлгүй учраас тэр. Тэр нь маш том боломж, маш том ивэлийг авах их үүсгэр байсан ч тэд юу ч харж чадаагүй нь тэдний итгэл байгаагүй. Тиймээс эзэн юу гэж хэлсэн гэсэн үг? Итгэсэнчлэн болов юм аа. Тэд итгээгүй учраас гайхамшиг үлдэж чадаагүй. Тэгээд эзэн яасан гэж юм? Тэр тэднийг орхин өөр тосгуудаа явж ирсэн юм аа. Учир нь итгэлгүй хүмүүс эзэн тааламжгүй учраас. Эзэн дараагийн өөр нэгэн газрыг хайж явж байгаа юм. Та бидэнд сонголт байна. Та бид эзэн Есүс Христийг түүний нутгийн шиг харах уу? Эсвэл зуутын дарга шиг харах уу? Итгэх үү? Харин үл итгэхгүй юм байна. Та түүний эрх мэдлийг ойлгох уу? Үгүй юм байна. Гэхдээ бүгдээрээ зуутын дарга шиг итгэлтэй байгаасаа гэж яриж байна. Амен. За бүгдээрээ номлоо юм итгээд хамтаа залбирцгаая. Өнөөдөр бид юу олж харав? Бурхан ямар төрлийн хүмүүс Бурханд ямар төрлийн хүн таалагддаг гэсэн бэ?
итгэлтэй хүн юм аа. Тэр дундаа ямар итгэлтэй? Тэр байдаг гэдэгт болон тэр шагнагч болдог гэдэг итгэл. Зуудын дарга бол тэр байдаг гэдэг итгэлээс гадна тэр бол шагнагч юм аа гэдэгт маш мундаг итгэсэн хүн байгаа тийм үү? Хүн болгоно хөрвүүлэхийг хүсэж байгаа тэр үед энэ зуудын дарга зөвхөн үгээ хэлэхэд л болно. Түүний итгэл хаанаас үүссэн гэлээ? Эзэн Есүсийн эрх мэдлийг ойлгосон учраас. Бид Эзэн Есүс Христийн эрх мэдлийг ойлгоход бидний дотор аяндаа төрдөг зүйл бол итгэл гэдэг зүйл. Харин Эзэн Есүстэй хамт байсан хэрнээ гайхамшиг олж чадаагүй хүмүүс байгаа. Ханах юм блэ? Назарчууд байсан. Тэдэнд юу байхгүйсэн учраас итгэл байхгүйсэн учраас гайхамшиг чадаагүй. Төсвөлд нь энэ он ч гэсэн бид итгэлээр уршилмаар байна. Нэг зүйлийг битэн мартаараа бид дасцсан амьдралын хэм маягаараа амьдардаг хүмүүс биш шүү. Бид дасцсан амьдралын хэм маягаараа амьдардаг хүмүүс биш. Бид олон жил явж ирсэн зуршлаараа амьдардаг хүмүүс биш. Бид сурснараа үлддэг хүмүүс биш. Бид Эзэн Есүс гэсэн итгэлээрээ амьдардаг хүмүүс. Үргэлж бид ирээдүгээ харахтаа итгэлээр харах хэрэгтэй юм. Бидний альва үлдэж байгаа үйл бүр нэг бүр дээр юу байх хэрэгтэй юм? Итгэл байх хэрэгтэй юм. Үйлдэл нэг бүр дээр итгэлийн шингээх нь бидний төлөвшлөлтийг харуулдаг юм аа. Тэгээд чуулганыхаа итгэлээр уршилцгаая амен. Итгэлээр магтан дуулъя, итгэлээр үргэе, итгэлээр залбирая, итгэлээр нөхөрлөе, итгэлээр алхахыг, мөн бас итгэлээр үйлчлэе. Амен. Тийм хүмүүс байгаасаа гэж уриалж байна.